За та бүхэнд өдрийн амар амгалан айлтгая. Ер нь бол саяын төмөр төлөөлөгч асуултан дээр дахиад нэмээд асууад яг үннийг хэлэхэд эн чинь төрөө үйлчлэлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа төслийн жагсаалт нэмэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр нийт төрөө хэллээ 24-өөс 13 гэрээ хийцэн гэдэг. Зарим нэг төслийн жагсаалтаасаа жишээлбэл хасахгүй. Одоо Таранбаа жишээлбэл 100% нийт санхүүжилтээр нийс шийтгэр болцсон бол Таранбаага төрөө үйлчлэлийн түншлэлийн жагсаалтаас хасахгүй юм. Одоо 1.2 их найдаар 2 дугаар шугамыг хийхэр болчихлоо шүү дээ. Эсвэл холимог байдлаар явуулах гэж байгаа юм яг. За нэг асуулт. Хоёр дахь асуулт нь төрөө үйлчлэлийн түншлэлийн жагсаалт чинь одоо яг энэ орж байгаа хоёр орсон дээр нэмэгдээд нийтдээ хэд болж байгаа вэ? За гурав дахь юм нь энд нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төөрөгдлийг дахиад нэг төөрүүлэх юм бол энэ төсөл дээр хоёр төсөл орж ийн л да. За яг дөрвөн улирлын цэцэрлэг гэдэг. Энэ төслийн хувьд бол одоо шинээр цэцэл түрээлэн байгуулах гэж байгаа юм байна. За дараа нь Urban Air Mobility буюу одоо хотын агаарын хөдөлгөөний төсөл гэдэг. Би энийг сайн танилцуулга дээрээс нэлээд удаа үзэн сайн ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот хувийн хвшилтэд хамтраад агаарын нийтийн тээвэр хийх гэж байгаа юм. Тэгэхээр агаарын нийтийн тээвэр гэдэг дээр энэ дээр нэлээд хэдийн юм тодруулсан байна л да. Одоо нисдэг тэрэг, дорон одоо бусдын хэлбэрээр. Тэгээ энийг яг ямар нөхцөлтэйгээр нөхцөл шалгуур нь ямар үндсэлтэйгээр хувийн хвшил санал болгож байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл яаралтай тусламжийн журмаар нөгөө дороноор цус зөөгөөд идэг тиймэрхүү юмнуудыг зайлшгүй ингэж төсөл болгож оруулах гэдэг байна уу? Энийг заавал нийслэл хэрэгжүүлэх ёстой юу? Эсвэл эрүүл мэндийн яам хэрэгжүүлэх ёстой юу? Яагаад нийслэл хэрэгжүүлж байгаа? Энийн шалтгаан нь. За хоёр дахь нь нийтийн тээвэр гэж онцлсон байна шүү дээ. Энийг бол би төргөн тусламж аюулгүй байдлын үүднээс биш нийтийн тээвэрт юм бол одоо агаарын хөлгөөр агаарын орон зайгаар нийтийн тээвэр явах юм уу? Энийг нэг тодруулаад өгөөч гээд. Тэгээд ер нь нэг төрөө үйлчлэлийн түншлэлийн жагсаалт батлагдаад бүтэн жил боллоо. Дараагийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар саяын Батэрбек одоо дараагийн захирлын хилдэг энэ үр дүнг нэг тодруулж оруулж ирвэл яасан. Хэд байгаад, хэд нэмэгдээд, хэдэн яг амжилттай болоо тэгээд энэ үр дүнг нэг танилцуулж өгөөч. Ер нь бол цаашдаа түрүүн төлөөлөгчдийн хэлээд байгаа хот улс дандаа төсвөр бүх юм хийдэг энэ тогтолцооноос салахын тулд энэ төрөө үйлчлэлийн хүншлэлийн хууль чинь нэлээд гайгүй хууль болж нэлээд хэдэн жил зүтгэжээж сая өнгөрсөн онд бас төсвийн хуулийн төсөл орсон. Сая одоо 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа. Тэгээ нэлээд хугацаа бол богино болсон. Нөгөө 12 сар байсныг үндсэндээ 3-аас 4 сард болгож багасгасан байна. Энэ бол нэг ололт. Тэгэхээр төрөө үйлчлэлийн түншлэлээр цаашдаа бол хэрэгжүүлэх энэ төслүүдийг дэмжих нь зүйтэй. Тэгвэл тодорхойгүй буюу нийтэд төөрөгдөл төрүүлэхээр иймэрхүү одоо зүйлүүд байгааг энийг тодруулж өгөөч л гэж. За Таранбаа 2 шугамтай. 1-р шугам буюу Сүхбаатарын талбайгаас хойд чиглэл рүүгээ 7 будал 6 будлаар дамжаад Зунжин орох шугам бол хуулийн дагуу 4-р шатны шалгуулалтан дээр нэг этгээд саналаа илэрхийлсэн учраас тэр этгээд хуулийн дагуу 4-р буюу уралдаан цонхон шалгуулалт явж байгаа нээлттэй байгаа. За уртлын 2-р Таранбааны 2-р шугам буюу Сүхбаатарын талбайгаас Чингисийн өргөн чөлөөгөөр Инхтамны гүүр дагаад Чингисийн өргөн чөлөөгөөр хаан уулын Ярамгийн замаар яваад хуучин нисэх буян тухай хүрж байгаа чиглэл дээр уралдаан сонгон шалгуулалтанд оролцогч ичгээд байхгүй байсан учраас ажлын хэсэг дүгнэлт гаргаад уралдаан сонгон шалгуулалтаа хаагаад ингээд төсөөс шийдээд явж байгаа. Ийм учраас Таранбаа 2 шугамтай 1 шугам нь болохоор төрөө үйлчлэлийн түншлэлээр ингээд хуулийн дагуу процесс нь явж байгаа гэж тайлбарлая. Ийм учраас бол хасагдаагүй байж байгаа. За өнөөдрийн төрөө үйлчлэлийн түншлэлээр болохоор 4 төсөл арга хэмжээ бол нэмэгдэж байгаа. За тэр нь төрөөсөн юуны 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн хотын тээврийн системийг агаарын тээврийнх бол тэгээд бүлгийн саналаар агроситийн хүнсний нарийн ногооны хүлэмж мөн 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн парк нь алаах дүүргдэг. Ингээд 4 төсөл өнөөдөр бол танилцуулахтаар бол жагсаалтанд орохоор бол танилцуулагдаж байна. За 3 дугаар асуултанд хариулахад за тэр Улаанбаатар хотын агаарын нийтийн тээвэр гэж нэрлэж байгаа нь олон улстай лов альтитууд буюу нам өндрийн нислэг дэлхийн нийтэд болон ялангуяа Дубай, Арабын орнуудад маш өндөр хөгжиж
Монгол улсад одоо хэрэглэгдэж байгаа нь болохоор нэгдүгээр эмнэлэгт яаралтай зорилж урмаад цус зөөдөг. Тэгэхээр бид нар нэгдүгээрт эмнэлэг яаралтай тусламжийн үед хүн яаралтай зөө. Хоёрдугаарт онцгой байдал галын үед яаралтай Улаанбаатар хотын төгжрөлд орохгүйгээр дээрэс нь төрийн үйлчлэгээ ажил дээр одоо Улаанбаатар хотын төгжрөлд орохгүй юм анхны шинэ агаарын одоо ийм тээвэртэй дид бүтцтэй болох хувийн хвшил санаачилсан Улаанбаатар хотын нөгөө хот тундрах чимээ, аюулгүй байдал, стандарт гэх маш олон асуудлууд эрх зүйн систем зохицоор явж байгаа учраас хот бол энийг өөрөө төрийн хвшлийн тэмцэл байдлаар бол ингээд цааш нь хөгжүүлээд явъя. Хувийн хвшил энэ дээр дид бүтцийг барьж өгөөд Улаанбаатар хотод энэ агаарын дид бүтцүүдийн бүрэн шилжүүлж өгөөд өөрснөө оператор байдлаар бол ажлыг тэгтээ яаралтай тусламж эмнэлэг онцгой байдал үргэлж нэгдүгээр тавигдаж дөрөвдүгürt энэ тээврийн хөдөлгөөн бол хийгдэн гэж байгаа. За энэ дээр бас нэг судалгаанууд хийгдээд үзэхэд Улаанбаатар хот дотроос одоо ингээд Улаанбаатар хотын төвөөс яаралтай эмнэлэг ч юм уу тусламж үзүүлэх хотын захаас төв нэгдүгээр эмнэлэг рүү орж ирэх эдгээр дээр бол ингээд түргэн тусламж үзүүлэхэд маш өндөр ач холбогдлоо. Дээрээс нь бид нэр Улаанбаатар хотын төвөөс шинэ нисэх худал руу 7 минутанд юун дээр 20 минутанд хүрэх юм боломжтой гэж урдсан танилцуулга дээрсэн. Тийм учраас Улаанбаатар хот анх удаа агаарын нийтийн тээвэртэй болъё гэдэг ийм зорилт тавиад төрийн хвшлийн төслийн дээр бол ажиллаж байгаа гэсэн үг. За баярлалаа. За тэгэхээр яг түрүү яг хурлын даргатай санал нэг байна. Яг бидний материал бол хоёр материал байгаа. За энэ хоёр материал дээр би тэгвэл дахиад тодруулъя. Улаанбаатар хотын нийтийн агаарын тээврийн төсөл дээр Улаанбаатар хот ямар дид бүтцийг барьж байгуулах юм, энэ дээр хөрөнгө мөнгө тавих юм уу? Хувийн хвшил өөрөө дид бүтцээ байршуулад өөрөө сүлд нь тодорхой хэмжээнд операшн явуулаад хүлээлгэж өгөх юм уу? Энэ дээр ирээдүйд дахиад тэзүү орж ирэхдээ нийслэлээс одоо мөнгө хөрөнгө дид бүтцийн асуудлыг шийдвэрлүүлэх юм уу? За мэдээж одоо техник эдийн засгийн үндэслэн дээр одоо байхгүй бах. За байгаад хэрэг мөнгө шийдвүүлж орж ирэх юм. Одоо ер нь бол сүүлийн үед төрийн хвшлийн түншлэл гэдэг нэрийн дор чагсаалтанд оруулж хагаад тэгээ сүүлд нь баахан мөнгө тавиад ингээд өөрөө санхүүжүүлээд идэг ийм муу зуршил практик бий болоод байна шүү дээ. Энэ дээр надад яг тодорхой хариулт. За нийслэлийн зүгээс ерөнхийдөө газар болон бусад холбогдох дид бүтцийн хувьд бол хамтарч ажиллах боломж олцоотой байгаа. За энэ хүрээндээ бид бүхэн бас тэзүү болон холбогдох бүрэн шинжилгээгээр энэ болохоор илүү тодорхой болно. Тэр үед нь та бүхэнд бид бүхэн бас нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурал дахиж оруулж ирж танилцуулна. За хэрвээ одоо энэ хоёрын хвшлийн зүгээс тавьж байгаа эхний асуудал болохоор бид бүхэнд бол газрын асуудал дээр тодорхой хэмжээний дэмжлэг хүсэж гэсэн агуулгаар оржсон байж байгаа. За 7-8 байршлаар ерөнхийдөө бид бүхэн бас ингээд хотын төвжирэл болон нийгмийн дид бүтцтэй холбоотой асуудлууд дээр бид бүхэн бас хамтарч ажиллах боломж олцоо байгаа гэдэг талаас хэлсэн. За тэзүү болон бусад нөгөө бичгээр тодорхой болох юм бол нийслэлийн төсвүүдээр одоо тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө суух уу нэг бол тодорхой хэмжээний хувь эзэмшлээ яригдах уу гэдэг асуудал маань өөрөө илүү тодорхой болно. За эрсдлийн шинжилгээ, санхүүгийн шинжилгээ, хуулийн дүн шинжилгээ, байгаль орчин төлөв байдлын үнэлгээ гэдэг гэх мэтлэн энэ тодорхой шинжилгээнүүд нь хийгдсэний үндсэн дээр бид бүхэн энэ төсвүүдээр суух уу үгүй юу тодорхой хэмжээний санхүүжилт хийгдэх үү гэдэг талаас тодорхой болно гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Баярлалаа.